За Монголын барилгын үндэсний ассоциацаас зохион байгуулж байгаа барилгын салбарт AI сургалтыг Art Security Services буцаад компани бүрэн хамгаалтанд авсан байна. Бид энэхүү сургалтыг явуулын станцыг болон дууд тохиод тусгай хэрэгслээр тоноглогдсон техник хэрэгсэл. За мөн дотор тусгай албан агчдаар бүрэн хамгаалж үйлчилж ажиллаж байгаа. За энэ маань өөрөө объект дотор болон гадна талд мөн барилгын талбайд явахад зориулагдсан. За хүний хөдөлгөөнд цаад учруулахгүй за мөн орон зай бага эзэлэхээр давуу талтай ийм техникийг бид нар үйл ажиллагаанд ашиглаж байна. Барилгын үндэсний ассоциац төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа барилгын салбар дахь AI сэдвт сургалтын үйл ажиллагаанд манай компани оролцож байгаадаа бас баяртай байна. За мэдээж одоо барилга бүтээн байгуулалтын салбарт аюулгүй байдал хамгаалтын компаниудын оролцоо бол одоо их байдаг. Тэгэхээр манай компанийн хувьд бол аюулгүй байдал хамгаалтын чиглэлээр 15 жилийн одоо хугацаанд доктортой үйл ажиллагаа явуулж байгаа юм компани байна. За өнөөдрийн одоо энэ сэдвтээ бас уялдуулаад бид нар бас өөрсдийнхөө энэ салбартаа одоо анхдагч болж шинээр гаргаж байгаа Security On гэдэг аппликейшний талаар бас энэ сургалтын үйл ажиллагаан дээр бас дэлгэрэнгүй юу танилцуулнаа. За энэ маань бол мэдээж одоо техник технологийн одоо хөгжил дэвшлээс одоо бид бас хоцрохгүйгээр яг энэ салбартаа энэ AI-ыг ашиглаад энэ шинээр юм аппликейшн хөгжүүлээд явж байгаамаа. Аюулгүй байдал хамгаалтын компанид ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол өдөр тутмын үйл ажиллагаанд рапорт бичих, за орсон гарсан одоо автомашин, хүмүүсийн бүртгэл, бараа материалын бүртгэл гэдэг энэ бүх үйл ажиллагааг бол одоо тэмдэглэж авах, бүртгэж авах ажлууд хийгддэг. Процессын хувьд бол одоо маш их ажиллагаатай. Одоо орсон, гарсан, бүртгэл гэдэг юм уу, эргээд янз бүрийн асуудал гарахад бол бүх юм бол баримттайгаар дээрэс нь үйлчлүүлж байгаа байгууллагын одоо холбогдох ажилтан болон удирдлагуудыг real time-аар мэдээлэлээр хангах гэд маш олон давуу талтай байна. Security On application буюу за үйл ажиллагаанаа шинээр AI ашигласан. За мөн Монгол улсын стандарт харуулах хамгаалтын стандартын тохиолдлыг гэрчлэгээтэй анхны байгууллага болохоор одоо 2 шатны шалгуулалтанд ороод тэнцээ одоо бид Монголынхаа тооёрыг хүлээж байгаа.